өдрийн мэндийг хүргье. Гормын саналыг дэмжиж өгсөн маш их баярлалаа. Тэгээд та бүхэнд маш ойлгомжтой байх үүднээс манай шижрээ зөвлөх миний явуулсан файлуудыг групп чат руу явуулаад өгч үү те. Бас компьютер дээр харах хүмүүс нь хараад зэрэг явуул зүгээр гэж бодож байна. Өнөөдөр та бүхэнд танилцуулга болон үзэл баримтлал, ажлын хэсгийн санал дүгнэлт, энэ ажлын хэсгээс гарсан улсын хурлын тогтоолыг та бүхэндээ танилцуулгаар тараасан байгаа. Одоо та бүхэн тайлбарлах нь болохоор энд байгаа энэ өнгөтөр хэвлэл гаргасан слайдыг та бүхэн маань анхаарлаа хандуулахыг хүсье. Өнгөрсөн намрын чуулганаар байгуулагдсан энэ ажлын хэсгийн зорилго нь бол хот суурин газрыг орон сууцч болоход ногоон цаг хүчлэлийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох хэрэгцээ орчныг сайжруулах гэсэн ийм зорилготойгоор ажилласан. Манай ажлын хэсэгт Ганбаатар гишүүн, Батшугар гишүүн, Болормаа гишүүн, Жангабил гишүүн, Жаргал сайхан гишүүн, Мөнхбат гишүүн, Мөнхтлэг гишүүн, Найдлаг гишүүн, Очроод гишүүн, Соронзонболд гишүүн, Ундраа гишүүн, Эцэг гишүүнээр нэгдэж ажилласан. Энэ ажлын хэсгийн хугацаанд бол бид нэр албан байдлаар 11 удаа, албан бусаар 9 удаа, нийтдээ 20 удаагийн уулзалтыг олон талт байгууллагуудтай төрийн болон хувийн хвшил, хувийн банкнууд, ногоон орон сууц барьдаг, амны орон сууц барьдаг ажлын нэгжүүдтэй мөн дээрээс нэмээд мэргэжлийн холбоодууд ялангуяа ногоон орон сууцны стандартыг боловсруулдаг Монголын ногоон барилгын үндэсний ногоон барилгын хүрээлэн гэсэн байгууллагуудтай хийсэн. Та бүхэн дөрөв дэх хуудсанд анхаарлаа хандуулна уу? Тэгээд сая хэлсэн байгууллагуудыг ямар зорилготойгоор ийм байгууллагуудаа уулзсан бэ гэхлээр эхлээд аливаа төсөл арга хэмжээ, бодлогын бичиг баримт боловсруулахдаа эрэлт нийлүүлэлт чанар гэсэн ногоон өнгийн гурвалжин дээр та бүхэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Энэ байгууллагуудаа уулзах нөгөө талдаа хэрэглэгч аж ахуйн нэгж холбоодууд болон банк санхүүгийн байгууллагууд гэсэн цэнгэр өнгийн гурвалжин дээр нийт 6 талт оролцогч талуудыг бүгдд нь хамруулад ажлын хэсгийнхаа үйл ажиллагааг явуулсан. Нэгдүгээрт нь 5 дугаар хуудсан дээр асуудал бол агаарын бохирдол, орчны бохирдол, хүү амын өвчлөл, 2 дугаарт эрчим хүчний үргэлгэн хэрэглээ, дэд бүтцийн дутагдал, 3 дугаарт нь нийслэл Улаанбаатар хотод 170 мянга гаруй айл өрх, улсын хэмжээнд 300 мянган айл өрх стандартын бус дулаалгатай байгаа буюу эрчим хүчний хэрэглээ өндөр байгаад байгаа гэсэн ийм асуудал байгаа. Үүнийг нотлохоо болгож гаргасан зүйл бол судалгаанд оролцсон өрхүүдийн нэгдүгээрх нь бол 50% нь байшин гэрээ дулаалгах сонирхолтой боловч ердөө 10% л зээл авах боломжтой гэсэн нэг асуудал байна. Хоёрдугаарт нь ногоон зээлийн эзлэх хувь нь нийт хувийн банкнуудаас олгож байгаа ногоон зээлийн эзлэх хувь одоо 3.7% байгаа бол 2030 он гэхэд 10% хүргэх ёстой гэсэн тийм Монгол банкны зорилт байгаа. Сүүлийнх нь бол санхүүгийн хөшөөрөг суул мэдээлэл хангалтгүй гэсэн нөхцөл байдлын улмаас ногоон сууцны нийлүүлэлт мөнгө эрэлт талыг нь дэмжих хууль эрх зүй болон санхүүгийн хөшөөрөг байхгүй гэсэн тийм дүгнэлт гарсан. Шаардлагын хувьд бол ногоон барилгын стандарт өнгөрсөн жил Батсуур сайдын ахалж байгаа хот байгуулалтын яамн дээр Best Care гэдэг үндэсний стандартыг батлуулсан. Энэ хэрэгжилтэнд нэвтрээд хэрэглээг дэмжих цаашдаа гэрийн дулаалгад мөн адил утаа гаргахгүй цахилгаанаар халаах боломжтой эрчим хүчний хэмнэлттэй тийм Монгол гэрийн стандартыг бас боловсруулах ёстой болов уу гэсэн тийм шаардлага. Хоёрдугаарт нь санхүүжилтийн дэмжлэг мэдээллийн ил дод байдлыг сайжруулах буюу төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулад ногоон барилгыг барьдаг, зурдаг, төлөвлөдөг, төсөвлөдөг хувийн болон төрийн байгууллагуудын бүртгэл дүгнэлтүүдийг нээлттэй ил тод байдлаар байлгах ёстой гэсэн тогтолцооны асуудлаас яригдсан. 6 дугаар хуудсан дээр эрх зүйн орчны шинжилтээр бид өнөөдөр танилцуулж байгаа хурлын тогтоолын төсөлтөр бол ногоон болон уламжлалт барилгын ялгааг тодорхойлох ялангуяа төлөвлөлт зураг төсөл материал эрчим хүчний хэмнэлт технологи гэсэн зүйлүүд дээр хоёрдугаарт нь ногоон барилгын шалгуурыг барилгын тухай хуульд тусгаж хөнгөлөлттэй ипотекийн зээлд ногоон барилгын шалгуурыг давуу нөхцөл болгон тусгах гэсэн ийм өөрчлөлт хэрэгтэй. Гуравдугаарт нь хэмжилт тайлагнал баталгаажуулалт буюу MRV гэж байгаа олон улсад энийг хэрэгжүүлээд эхэлсэн. Манай улсын хувьд бол хараахан бэлтгэгдэж амжааг байгаа гэсэн мэдээллийг байгаль орчны яамнаас авсан. Үн MRV үндэсний тогтолцоог бүрдүүлэх шаардлага бас байгаа. Дөрөвдүгээрт нь гэр хорооллын ногоон сууцны үнэлгээ бүртгэлийг сайжруулж эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн эрх зүйн орчны шинжилгээ шаардлагатай байна. Хоёрдугаарт нь сая хэлсэн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах тал дээр 2.2.1 дээр стандарт баталгаажуулалт буюу сая хэлсэн ногоон барилгын Best Care стандартыг хэрэгжилтэд нэвтрүүлж чанарын шаардлага хангасан ногоон хэрэглээг дэмжих. Хоёрдугаарт нь гэр дулаалгын шинэ стандартыг боловсруулж баталж үндэсний итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулах. Гуравдугаарт нь стандартын шаардлага хангасан дулаалгын ажлыг өөрчилгаагүй батлан даалтын сангийн оролцоотой зээлээр санхүүжүүлэх гэсэн ийм стандартын нөхцөл сайжруулах хэрэгтэй байгаа. 2.2.2 дээр зээлийн нөхцөл санхүүжилт дээр нэгдүгээрт нь эрчим хүчний хэмнэлтийн түвшингээр шаталсан хүүгийн урамшуул олгох. Жишээлбэл хэрвээ тухайн байшингийн эрчим хүчний хэмнэлт нь 50% байх юм бол тухайн байшинг банкны ногоон зээлээр худалдан авах тохиолдолд зээлийн хүүгийн 50%-аар бууруулж өгөх гэсэн ийм тогтолцооны шинжилтийг хийх ёстой гэсэн санал байна.
Түүний дараа хэрэглээний ногоон зээлийн шинж журам боловсруулж зээлийн хугацааг 5 жил ба түүнээс дээш тогтоох шаардлагатай байгаа. Энэ яагаад вэ гэхээр өнөөдөр ногоон бүтээгдэхүүн худалдаж авах буюу байшин гэрээ дулаалыг гэхээр хэрэглээний энгийн зээл буюу 30-36 сараар зээлийн хугацаанд гардаг. Тэгэхээр сардаа төлж байгаа эргэн төлөлтийн хэмжээ нь их болоод төдийлөн сайн ногоон барилга байгууламж эрчим хүчний хяналттай технологи нэвтрэх чадахгүй байгаа гэсэн энэ нөхцөл байгаад учраас илүү хөрөнгө оруулалтын чанартай зээлийн ангилалд орох ёстой гэсэн үндэслэлээр 5 жилийн хугацаа эсвэл түүнээс дээш хугацааг тогтоох ёстой гэсэн тийм санал байна. 3-дугаарт нь дулаалгын зээлийн их үүсвэрийг 40%, иргэдийн дулаалгын зээлийг зээлд 40%-ийг нь дулаалгын бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эргэлтийн хөрөнгөд 20%-ийг нь ногоон хэрэглээний бүтээгдэхүүн зориулах гэсэн ийм өөрчлөлтийг оруулж байгаа. Энэ яагаад вэ гэхээр өнөөдөр нийтдээ нэг их 80 орчим төгрөгийн ногоон их үүсвэртэй банкн дээр ногоон зээл байгаа боловч үүний 80-90% нь цахилгаан автомашин болоод байгаа. Тэгэхээр бид буцаад гаднаас хөнгөлтэй их үүсвэрээр татсан ногоон их үүсвэрийг Монгол улсад үлдэх хөрөнгө болгохын тулд ялангуяа ийм үйл хөдлөлийн ногоон барилгын энэ салбар руу чиглүүлэх ёстой учраас эрэлтийг дэмжих буюу хэрэглэгчдийг дэмжих дулаалгын зээл нь 40%, дулаалгын үйл ажиллагаа эрхэлдэг, эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц барьдаг аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээлд нь 40%. Үлдсэн 20% бол сая хэлсэн цахилгаан машин ч тийм үү эсвэл эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэглэлүүдэд хөдөлж авах ийм боломжтой нөхцөлийг оруулах зүгээр болов уу гэсэн санал байна. Дараагийнх нь бол орлогоо нотлох боломжгүй иргэдэд зээлийн батлан даалтын сангийн оролцоог зээл олгох гэсэн юм зүйл байна. Одоогоор 60 сая төгрөгийн батлан даалтын сан байгаа нь барилга орон сууцсан дээр бол төдийлөн сайн хэрэгжих боломжгүй жижиг байгаа учраас үүнийг нэхсэх шаардлагатай гэсэн санал байна. Сүүлийнх нь арилжааны банкуд болон олон улсаас татсан ногоон санхүүжилтийг ногоон барилга, амны орон сууц, дулаалгын төсөлд 80%-аас дээш хувь зарцуулсан тохиолдолд Монгол банкнаас суап хилцлийн хүүгийн хөнгөлтийг нэмэгдүүлэх гэсэн юм заалтыг оруулсан. Одоо олон улсаас хөнгөлттэй ногоон санхүүгийн их усврыг татахад 0.5% суап хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ энэ маань сая хэлсэнчлэн 80-90% цахилгаан машин болоод байгаа учраас эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц, дулаалгын бизнест ийм зүйлүүдэд хэрвээ тухайн банк 80%-аас дээш хөрөнгө оруулалт хийсэн зээл олгосон байх юм бол хөнгөлтийг нэмж өгье гэсэн ийм зохицуулт байгаа. Санхүүжилтийн тогтолцоог сайжруулахын 3 дээр татврын бодлого байгаа. Хувь хүний орлогын албаны татварт нэмэлт өөрчлөлт оруулж дулаалгад зарцуулсан хөрөнгө оруулалтад татврын буцаа олголтыг олгоё гэсэн ийм санал оруулж байна. Өнөөдөр орон сууц худалдан авах тохиолдолд 6 сая төгрөгийг иргэд төлсөн татвараасаа эргүүлэн буцааж авдаг бол байшин гэрээ дулаалах эрчим хүчний хяналттай амны орон сууц барьсан тохиолдолд мөн адил буцаа олголтыг нь адил хуваар явуулъя гэсэн тийм санал байгаа. Дараагийнх нь бол үндэсний ногоон барилгын стандартыг хангаж бий болон түүнээс дээш үнэлгээ бүхийг эрчилгээтэй амны орон сууцыг худалдсан тохиолдолд үйл хөдлөлийн хөрөнгө борлуулсны ялбан татрын хувь хэмжээг 20%-аас 1% болгон бууруулах буюу эрчим хүчний хяналттай орон сууцны зах зээлийг нэмэгдүүлэх, дэмжих, нийлүүлэлтийг дэмжих, цаашлаад утааг бууруулах гэсэн ийм зорилго руу чиглэж байгаа хөнгөлтийн тогтолцоо бий болгох зүйтэй болов уу гэсэн ийм зүйл байна. 2024 оны байдлаар бол нийт орон даяар 115 тэрбум төгрөгийг үйл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос одоо сая энэ байгаа 2% татвараар авч байгаа бол үнийг цаашдаа хэрвээ ногоон орон сууц заах юм бол 50% хөнгөлж өгье гэсэн юм зүйл байна. Сүүлийнх нь бол ипотекийн хөнгөлөлт ногоон зээлийн хүүгийн татвасыг зөвхөн утаагүй бүсэд хамаарах дэд төвөд дахин төлөлтийн бүсэд хэрэгжиж буй төслүүдэд чиглүүлэх гэж байгаа. Өнөөдөр сүүлийн 2013 оноос хойш буюу сүүлийн 10 гаруй жил манай ипотекийн бодлого маань утааг бууруулах бодлоготойгоо уялдаж чадаагүй буюу ихэнх ипотекийн зээлийн одоо хөнгөлтийн татаас маань яармаг буюу хаан уул тал руугаа олгогдоод байгаа. Тэгэхээр үүнийг нь эсрэгээрээ хот төлөлтийн төвшөнд утааг бууруулах бодлого нь ипотекийн бодлоготойгоо уялдаж байх ёстой гэсэн ийм санал байна. Зохицуулт төлөвлөлтөөр нийслэл болон хот суурин газарт өрхийн цахилгаан халаалтын төлөвөө боловсруулах, цахилгаан хангамжийн хүчин чадал, шугам сүлжээний найдвартай байдлын үнэлгээг хийх гэсэн саналыг оруулсан. Өнөөдөр айл өрхүүд байшин гэрээ дулаалаад утаа гаргадаггүй технологиор халаагаараа шийдъя гэдэг тэгэхээр эрчим хүчний их үүсвэр нь 380-аар ирдэггүй, 220-аар ирдэггүй. Айлуу тэрнээсээ болоод буцаагаад яндантаа 100-аа оруулж ирээд агаарын бохирдол дахиад үүсгэх нөхцөл байдал бий болоод байгаа учраас эрчим хүчний яам талаас бас энэ зүйлүүдэд зохицуулж өгөх ёстой гэсэн. Төлөвлөлтөн дээр тодорхой тусгаад хаана тог тасрах уу, хаана тог тасрахгүй гэдгийг тодорхой бодит болгож өгөх. Үнэхээр айл өрхүүд байшин гэрээ дулаалаад утаа гаргадаггүй болох юм бол эрчим хүчний найдвартай их үүсвэрээр хангана гэдэг тодорхой байдлыг төр гаргаж өгөх ёстой гэсэн ийм зүйлийг оруулсан.
Удаах нь бол удаагүй бүсүүдийг орон нутгийн болон нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусган шаардлагатай дэд бүтц хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулах. Дараагийнх нь сайжруулсан шахмал түлшний татаасыг бууруулах, хэмнэгдсэн хөрөнгийг ногоон зэлийн хүүгийн татаасаа шилжүүлэх механизм журмыг боловсруулах гэсэн санал байна. Өнгөрсөн жил 5-7 түлш компани ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөгийг сайжруулсан түлшин дээр татаас олгож шатаагаад дуусгачихсан. Тэгэхээр бид нар цаашдаа энэ хэрэглээг нь дэмжих биш, хэмнэлтийг дэмжихгүй хэрвээ та байшин гэрээ дулаалаад утаа гаргадаггүй болгочих юм бол үүнийхэн зээлийн хүүгийг нь бас төрөөс татаас өгье. Буюу хэрэглээг дэмжих биш, хэмнэлтийг дэмжих бодлоруугаа шилжье. Ингэснээр утааг улсын хэмжээнд бууруулах ийм боломж болцоог нь санхүүгийн хөшүүрийг нь бий болгож өгье гэсэн ийм зорилготой байдаг. Сүүлийнх нь бол ногоон барилгын мэдээллийн сан үүсгэж, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчид нээлттэй болгох, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтад барилгад ногоон стандарт мөрдөгч уран баталгаа байгаа. Олон хүмүүс бас хэлдэг гэр сүрэн газартаа баригдаж байгаа байшин барилга дээр утаа гаргадаггүй стандартыг заавал батлах ёстой гэсэн санал бас манай ажлын хэсгийн хуралдаанд оролцож исэн хүн иргэд болон аж ахуйн нэгжүүдээс мэргэжлийн холбоотуудаас их санал гарч ирсэн тул энийг бодитоор тусгаж өгсөн. Цаашдаа бид гэр хороолт гэр сүрэн газарт баригдаж байгаа бол утаа гаргадаггүй технологиор байшин орон сууцаа барья. Төрийн байгууллагууд ч гэсэн адилхан ногоон барилгын руу шилжээ гэсэн ийм саналыг оруулж байгаа юм. 11-р хуудсан дээр эдгээр энэ улсын хурлын тогтоолыг батлагдаад хэрвээ тусгагдсан зүйлүүд хэрэгжих юм бол утаа боддоор хэрхэн буурах вэ гэсэн графикийг бүрдүүлж гаргасан байна. Энэ дээр бол 2025 оноос эхлээ 2032 он хүртэл сая дуудагдсан төсөл арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлээд хөтөлбөрөөр боловсруулаад гаргах юм бол улсын хэмжээнд 300 мянга гаруй өрх, түүнээс нийслэлийн хэмжээнд 170 мянга өрх орон сууцндаа эрчим хүчний хэмнэлттэй утаа хорт бодис ялгарлыг бууруулах боломж бүрдэх буюу 2028 он гэхэд агаарын бохирдол 50-аас дээш хувиар буурах боломжтой. 2032 он гэхэд 80% хүртэл буурах боломжтой гэсэн юм тооцоолол гарсан. Үүн дээр ягаанаар нь үзүүлж байгаа нь болохоор түлшний татаасын зардал буюу бид нар одоо 5-7 түлш дээр өгж байгаа зардлыг ягаан өнгөөр жирнэлийн ягаан өнгөөр үзүүлж байгаа дулаалгын бодлогын зардалтайгаа харьцуулаад харах юм бол бид нэр 32 он хүртэл дулаалгыгаа дэмжиж явсан илүү утааг бууруулах боломжтой болно гэсэн ийм тооцоолол гарсан. Энэ тооцооллыг манай цэвэр агаараа эвсэл буюу сайн дурын залуучууд маань гаргаж өгөө Тэнгис гээд MIT төгссөн залуу бас тооцоолол гаргаж өгсөн. Ташрын дуртууд Тэнгистэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ улсын хэмжээнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны байрлал гэрийн дулаалга өргөжөж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрднэ. Амьдрах орчин сайжирна гэсэн ийм үр дүн хүлээгдэж байгаа. 12 дугаар хуудсан дээр сая хэлсэнчлэн өнөөдөр банкнуудын олгож байгаа ногоон зээлийн хувь нь нийт зээлийн 3.7%-ийг эзэлж байгаа бол 2030 он хүртэл 10% болно. Тэгэхээр энэ 10%-ийг хэдүүлээ дулаалгын бодлого чиглүүлээ. Амны эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны бодлого чиглүүлээ гэсэн ийм зорилтуудыг тавьсан байна. Ингээд хүлэгдэж буй үр дүнгийн 3 дээр ногоон сан үйлчлэлтийн тогтолцоог ил доо тайлагнал, хяналт, санхүүжилт, гэрчлэгээжүүлэлт, ногоон барилга болон бүтээгдэхүүн гэсэн энэ зүйлүүд дээр шат шатанд нь хэрэгжүүлээд явах ёстой гэсэн ийм зүйлийг үзүүлж байна. Тэгээ хамгийн сүүлийн хуудсан та бүхэн анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Энэ ажлын хэсгийн одоо үр дүнгээр бид манай ажлын хэсгээс Дулаанбаатар гэдэг аяныг эхлүүлж байгаа. Энэ Дулаанбаатар гэдэг аян бол та хэрвээ байшин гэрээ дулаалах юм бол эрчим хүчний хэмнэлттэй амны орон сууц худалдаж аваад утааг бууруулахад та хувь нэмрээ оруулаач. Тэгэх юм бол та өөрөө Дулаанбаатар болно. Баатар болно гэсэн тийм байгууллагатай. Мөн бид нэр дулаалж л байж утааг бууруулах боломж нь бүрдэх юм гэсэн ийм уриалгатай аянг эхлүүлээд 2028 хүртэл сая хэлсэн агаарын бохирдлыг 50%-аас дээш хүртэл бууруулах нөхцөлийг бий болгож өгөх энэ ухрлын тогтоолын төслийг та бүхэн маань дэмжиж баталж өгөхийг хүсэж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.